6 медаль, эмэгтэй 9 медаль, 15 медаль авсан байна. Энэ бол одоо үнэхээр олимпийн циклд бол үнэхээр маш сайхан амжилт. Ард түмэн инээ чин хараад та нарын байгуулсан үзүүлсэн авчирсан медалийг чин үзээд Олимпиос эдгээр бол гарцаагүй медаль авах юм байна гэж. Ингэсэн одоо өндөр сэтгэлээр та нарыг маань бол одоо энэ Олимпиад хүлээсэн юм аа. Олимп хүлээсэн. За энэ сайхан амжилт байгаа боловч саяын одоо Олимпиад одоо юундаар алдав, юундаар биднээс ололт олов гэдэг маш их хүн болгон тамирчид дасгалжуулагчид эрдэм шинжилгээнийхэн эмнэлгийнхэн бүгд анхаарах ёстой. Энд өнөөдөр манайхаас 10 хүн одоо орсон 6 эрэгтэй. Эмэгтэй 4 10 тамирч. За энэс их чин одоо 6 одоо эрэгтэй 6-гийн чин 5 нь одоо үндсэндээ үргэн биелүүлсэн. Нэг л хүн үргэн биелүүлж. Эмэгтэйчүүд маань одоо орхон л одоо нэг 4 тойрог барьсан бусд нь байхгүй. Инхээр бол үнэхээр харамсалтай байгаа байхгүй юу? Харин юм да гэж харамсаж байгаа. Ийм сайхан бэлтгэлээ юу н өрсөнгүү, юу н болсонгүй вэ гэдэг дээр одоо харамсаад байгаа юм л да. Ийм сайхан амжилттай байж гэж. Тийм учраас бид бол энэ юун дээр бол анхаарах ёстой цаашд. Одоо ингээд 2020 оны Олимпийн тоглолт юу аах вэ? Маргаж нөгөө дөрөв маргаж гисэн үг шүү дээ. 1400 гаруй хоногийн дараа л за нөгөө ирэх мэрх гэл одоо ингээд бөө юм болцсон яах вэ их бол гээл. Одоо л ингээд одоо бас бужигнан штэ энэ. Тийм учраас энд бол одоо онцгой сайн анхаарах ёстой. Би энд бол нэг хоёр юмд л одоо их баярлаад одоо баярлж байна л да. Нэгд нь одоо манай эрэгтэй баг. Би олон хүнээс сонссон. Манай эрэгтэй багийн одоо дасгалжуулагч нар хоорондоо айгүй эвдтэй шүү. Эдгээр бол үнэхээр одоо амжилтын төлөө зүтгэж байгаа асуудал шүү. Санаа нэг юм байлээ. Тэгсэн одоо сайхан уур амьсгалыг би олон хүний амнаас сонссон. Үнэхээр ажиллаж байгаа юм шиг эднөх чинь үнэхээр нэг ажиллаад байгаа асуудал шүү. Нэг гар шиг. Нэг сэтгэлээр, нэг итгэлээр юм одоо зорилго нэг байдаг асуудал гэж. Ингэж ярьдаг юм байл. За эмэгтэйгийн хувьд бол би одоо бас түрүүн ч хүмүүсүүд ярьлаа. Тэр орхон маань хэллээ. Эв нэгдэлгүй болцсон шүү манай баг гэд. За энэ бол одоо бас амжилтад бол 99% энэ ч юм уу дэргнэ. 99% эвтэй байж 1% эвгүй байх юм бол амжилт гарч магадгүй. Тэрнээс бол одоо маш хэцүү байдаг энэ бол. Би бол өөрөө зовлонгийн мэддэг учраас санаа ярьж байна. Тийм учраас цаашд ажиллах багш нар, цаашд одоо бэлтгэл сургалтыг тамирчид энэ эвийг хичээх талаар хамгийн нэгдүгээрт одоо бодох хэрэгтэй юм аа. Энийг бол одоо манай эмэгтэйчүүдийн одоо дасгалжуулагч ажиллаж байгаа манай туршлагатай багш нар байна шүү дээ. Та гурав ч одоо бас л Монголын бас л нэг урдаан барьдаг легионер багш нар шүү дээ танарч. Тийм учраас энэ бүгдийг одоо цааш нь сайн анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг бас маш их сайн бодоосой. Түрүүн ням доктор хэллээ өнөхөр энэ эрдэм шинжилгээний ажил гэдэг бол чухал юм аа. Бүхийн чөлөөт барилдааны шижрээ их олон удаа ярьсан. Чөлөөт барилдаан гэдэг бол одоосэн хөл дорхыг л одоо чөлөөт барилдаан гэдэг хамдаагаад мөн ч олон удаа ярьж илээ тэр телевизээр юу сонсож байхад. Ямар гоё юу л авчаад ингэж авчаар гэдэг. Манайхан дээр одоо нэг хөл хоёр хөл авах тийм жаахан тааруу байна уу юу? Тийм шиг санагдсан юм. Гадны бүгчүүд ч болвол сайхан авч хөл сайхан авч байна. Хөлийг янз янзаар авч штэ. Хэдэн одоо вариантаар л авч байна. Тойрч явна, тулж явна, хоёр хөл дамна, дадлаж орно гэл маш олон гоё ярьж байна. Ардаа өрсөлдөгчийн ард гарчаад шууд накаад явах юм уу? Кристер маш олон одоо тийм оноонууд авч ирсэн. Тэр талын юм бол манайхан нэг жаахан дутуу харагдсан сая яаж яах вэ? Тэгээ энэ ч одоо нэг Монголын ард түмэн аль 60-аад оноос хойш чөлөөтхөг мэдэх учраас ямар ч спортын төрлөөс илүү бүгд мэддэг чөлөөтийг. Хүн болго ярьдаг байхгүй. Гэхдээ манай чөлөөт байгаа юм байна, тийм байна. Ингэдэг байсан, тэгдэг байсан гэж ингээд яриад байгаа юм.
Тэр үеийн техник одоогийн техник бол мэдээж арга барил нь бол шал өөр болсон. Өөр болсон. Тийм учраас энэ бүгдэд маш их сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Одоо ингээд 2020 оны Олимпийн тоглолт дахин хэлэхэд удахгүй ирнэ. 16 17 он бол яг Олимпийн цикл ёсоор бол хамгийн нэгдүгээр сонгон шалгаруулах асуудал. Хинийгээ сонгож Олимпиад оруулах юм бэ? Ямар насны уусууд одоо энэ жил одоо Олимпиос медаль авч байна. Ямар насныхан хамгийн наацх юм. Тийм учраас сонголт нэгдүгээрт. Сонголт. 17 онд бол биднес суурь бэлтгэлийн суурь бэлтгэл тий. Суурь бэлтгэл байх хэрэгтэй бид. За тэгээд 18 19 онд бол эрхийн тэмцээнүүд юу байна? Гол ур чадварын гол үндсэн бэлтгэл. 20 он бол удахгүй тэгээд яг тэмцээний үе эхэлдэг. Тийм учраас энэ үе цикл макро микро циклүүдийн талаар бол маш их судалгаатай. Эндээ зохицсон сургууль тасгалжуулалтын төлөвлөлтийг бол энэ эмнэлэг, эрдэм шинжилгээ, шигшээ угийн дасгалжуулагчид одоо хамтарч хийх ёстой. Энийг бол. Тийм учраас энэ бүгдийг бол одоо сайн дагаж мөрдөж энэний төлөө одоо сэтгэлээрээ одоо хамтарч ажиллая. Тэгээ одоо энэ дараагийн одоо энэ шигшээ угийн шинжилсэн зохион байгуулалт болно. Оноос өмнө одоо шигшээ угийнхаа дасгалжуулагч нарыг болон шигшээ багт ажиллах бэлтгэл сургалт их тамирчдын сонгон шалралтыг одоо шалруулж авах ийм дараагийн одоо олимп төгсч байна. За олимпиадыг бол ерөөсөн дуусаад маргааш олимп л бид их ярьдаг шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо дараагийн олимпийн цикл эхэлчихсэн. Одоо 16 онд сайн дүгнэлтэйгээд тэгээ одоо хамгийн гол нь 20 оны олимпийн тоглолтод яаж үлдэх вэ гэдэг одоо асуудлыг бол маш их ухаалгаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатай ингэж одоо ажилдаа орох хэрэгтэй. Ингэж бодож байна. За ингээд хамгийн гол нь сонгон шалралтанда тэрний шав юм гэлээ. Энэ тэрний шав юм гэлээ гэхгүйгээр Монголын хамгийн хүчтэй, хамгийн авьяастай ирээдүйд амжилт гарах юм тамирчдын одоо сонголтонд хамааруулах хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхгүйгээр за энэ чинь бол цагаагийн шав юм гэлээ. Одоо манайхан одоо тийм нэг юм байдаг альж төрөлд. Энэ бол Бүрбаатарын шав юм гэлээ. Одоо инх маягтай ерөөсөө. Тийм байж болох нь Монгол улсын төлөө. Монгол улсын төлөө. Тийм учраас энэ дараагийн олимпийн тоглолт бол бас цагийн хугацаа алж гисэн бас ойрхон тийм ээ. Бас нэг юу вэ штэ бас. Болцоо байгаа штэ бид. Бээжингийн олимпийн тоглолтод бид бас яаж цаг уур ажтайхан байж бас гайгүй амжилт гаргалаа. Япон бол бас тийм ойролцоо. Тийм учраас энийг маш ухаалаг бэлтгэл хэрэгтэй. Цаашд анхаарахтай дөрөв насан бат хэмжимчлээ. Хизээ явахаа хэд хоногийн өмнө явахаа хүртэл нарийн тооцоолох хэрэгтэй. Тийм учраас одоо та бүгд маань дараагийнхаа тендер шалралтанд маш сайн бэлдээрээ. Ингээ та бүгдийн маань одоо бид бол би ч гэсэн одоо дасгалжуулагч учраас байсан учраас та нарын зовлон жаргалыг бол би маш сайн мэднэ. Тий. Ингээ одоо энэ сүүлийн 3 жил, сүүлийн 4 жилийн амжилтын одоо гол суурийг та нарт тавьчлаа хамгийн гол нь. Тавьчлаа одоо. Одоо энэ суурин дараа нь дөрөөлөөд улам цаашаа амжилт гаргах юм бол тэр бидүүсийн гаргаж байсан амжилтууд, бидүүсийн гаргах гэж байгаа амжилт бол аяндаа одоо бүрдэх ёстой. Хөдөлмөр гэдэг бол хөдөлмөр зүтгэл гэдэг бол амжилтын их уурхай байдаг. Тийм учраас сайн хамт олноо, сайн бүрдүүлээрээ дахин одоо би бас одоо та бүгдэд эвтэй, найртай, соёлтой, боловсралтай, ухаалаг ийм одоо хамт олон байгаасай. Улам их одоо амжилт бол одоо бэлэн байгаа шүү. Монголд бол одоо бүхийн төрлөөр гичээлий гэсэн мянган авьяастай хүмүүс байгаа. Хамгийн гол бид зөв сонголтоо хийх хэрэгтэй. Ингэж одоо санаатай цагийг зөвлөмөр байна. Ингээд та өнөөдөр бас ингэж цаг хугацаа гаргаж 4 жилийн тайланг бас ярьж зөвлөж ийм боллоо. Ингээд цааш цамраа хамтарч ажиллая. Ингээд та бүхэдээс амжилт хүсье та бүхэнд. Баярлалаа та бүхэнд.